үзэгчдээ Төв соёл урлагийн төрөлцөн сувг СH телевизийг хүлээн аван үзэж байгаа эрхэм үзэгчдэдээ баярлалаа. Гээд 7 хоног болгоны амралтын өдрүүдээр та бүхэнд маань хүрдэг хүслийн жигүүр нэвтрүүлгийн маань нэгэн шинэ дугаар та бүхэндээ хүрэхэд хэдийнэ бэлэн болсон. За мэдээж одоо энэ хүү нэвтрүүлэгтээ бид соёл урлагийн салбарт манлайлж аваа эрхмүүдийг өрн оролцоолаад тэдний хүсэл мөрөөдлийн ертөнцөөр эрхэм үзэгч та бүхнийг аялуулдаг. За ийм гэгэхэн уламжлалтай. За өнөөдрийн нэвтрүүлгийн хоймортой ч гэсэн бид Монгол улсын сонгодог урлаг хэмээх одоо энэ их айлтай өөрөө амьдралыг холбосон нэгэн сайхан уран бүтээлчийг урьсан байгаа. Энэ бол Монгол улсын урлагийн гавьяц зүтгэлтэн найруулагч Цэрэн Долгор эрхэм. Ингээд түүнтэй ингээ сайхан ярилцлага хийгээд хүсэл мөрөөдлийнх нь ертөнцөөр хамтдаа аялья. За юуны өмнө телевиз үзэгчдийн өмнөөс танд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та нар ч гэсэн баяр хүргье. Тэгэхээр яг энэ цаг мөчид бүр яг өнөөдөр ороо тийм ээ Монгол улсын одоо улсын дөөрөвжгийн Эрдмийн театр гэгддэг одоо зөвхөн Монголдо төдийгүй Азтай тэргүүлэх хигнэнд орж чаддаг энэ сайхан театрт маань дэлхийн сонгодог сууд хөгжмийн зохиолч Вердигийн Альберто Травиата хэмээх дуур маань Монгол улсад тоглогдож ирсний 40 жилийн ой болж байна. Тэгэхээр яхаа аргагүй одоо энэ Тэнгэрлэг хөгжмийн зохиолчийн бүтээлийг ярихын тулд бол мэдээж хэрэг таны тухай бол мэдээж хамгийн түрүүнд бол дурддагдана. Учир нь юу гэхээр та энэ сайхан бүтээлийн одоо анхных нь найруулагчаар орж ажиллаж байсан. Тэгээ юуны өмнө танд бас 40 жилийн аваа тэмдэглэж байгаа Травиата хэмээх сайхан бүтээлийнхээ ойн баярыг бас дахин хүргэж байна. За баярлалаа. Энэ зөвхөн миний баяр биш. Энэ дөөрөвжгийн Эрдмийн театрын хамт олон түүнийг сонирхогч манай анхны энэ уран бүтээлийг тавихад оролцож исэн Ахмад уран бүтээлчид сонгодог урлагийг сонирхон үздэг үзэгч та бүхэндээ энэ өндрийн мэндийг дэвшүүлж 40 жилийнхаа ойтой золгож байгаа энэ сайхан агуу хөгжмийн цоолжийг бишрэн шүтдэг хүмүүс болгонд энэ хүрээсээ билээ гэж юрээ доо. Тэгэхээр яг анх танд одоо энэ Травиата мэдээж хэрэг 40 жилийн өмнө та бас эд сайхан залуу насан дээрээ чагсаж байсан байж таарна да. Тэгэхээр энэ бүтээлийг тэр залуухан бүсгүйд залуухан охинд одоо ингэж итгэл найдран хүлээлгэж найруулж байсан манаас учиртай авах гэж бодож байна л та. За баярлалаа. Тэр яг учирсаад байх юм байхгүй дээ. Би Москвагийн театр урлагийн дэд сургуулийн дуурийн найруулагч ангийг төгсөд заавал нэг том жүжигт найруулсан байх шаардлагатай. Тэгжиж диплом хамгаалдаг байлаа. Тэгээд тэр зарчмаараа л бусад оюутнуудын нэгэн адил тэгэл тусынхан уран бүтээлийг тавихад л өөрсдийнх нь нутгаар явцгаасан л да. Яг тэр үед бол би 60-76 онд ирэхэд учиртай гурвыг шинжлэх гээд манай хаасрангой та нар нэндээ агуу их найруулагч, монд жүжигчин, бүжиг дэглээч манай сургуулийн төгссөн ийм Ахмад уран бүтээлч манай учиртай гурвыг тавих гэж шинжлэх гээд байж исэн үе. Тэгээд яг онд бол өөр уран бүтээл тавих тийм уран бүтээлийн төлөвлөгөө соёлын яамс өгдөг байлаа. Тэр утгаараа тэр 76 онд бол учиртай гурвын шинээр найруулан тавих төлөвлөгөөнд нь тусгацсан байсан. Яалтч төлөвлөгөө эвдэж болохгүй. Тэр үед чинь ер нь нэлээх зарчимтай, дээгтэй, ёстой ажил хэрэгч юм байдаг. Нэг ч одоо тэр дээрээс өгсөн өвөрг даалгавар төлөвлөгөөг зөрчин гэж бол байдаггүй. Тэгээд 76 онд лаасрангой учиртай урд созерцательный практик диплом гэж ирдэг да. Тийм дипломны практик болгож лаасрангуйтай хамтарч ажиллаад тэгээд дараагийн дуулсангууд биш шүүд Травиата жүжигийг авсан, дуурийг авсан. За яг тэр үед бол би маш их азтай 20 хэдхэн настай эд гялзаж ер нь их том найруулагч ер нь сургууль төгсгөд их том өөрсдөө том гэж бодож ирдэг шүү дээ. Бусдын нэгэн адил би бас өөрийнхөө их хоромлог сайхан том найруулагч болохоор асар их том мөрөөдлийг өвлөж ирсэн. Тэр утгаараа ч одоо энэ жүжигийг дуурийг тавихад бол заавал багш нартайгаа зөвлөж иж тавина. Албан ёсны зөвшөөрөл авна. Зөвшөөрөл аваад за та одоо тэр өөрийнхөө дуурийн театрт ийм Жозеф Вердийн Травиата дуурайар диплом хамгаалах эрх олгоё гэд. Тэр эрхийн дагуу би маш их омгтой, зоригтой их мөрөөдөлтэй хурж ирсэн. Тэр үед би маш их өөрийгөө маш их хацтай гэж бодож явдаг. Учир нь яг би сая сонины ярилцлаганд өргөсөн л дөө. Энэ агуу бүтээлүүдийг тавиагүй дуурийн театрууд байдаггүй. Энэ агуу бүтээлүүдийг тавьсан дуурийн театрыг мэрэгжлийн урлагийн дэлхийн томоохон
театр мөн гэж батлагддаг байхгүй юу. Тэгэхээр яг тэр үед бол би Ленинград төгсөн удирдач Ямсранжав дуучин лирик колоратурны высокий сопран Цэцгэ Гунгаас үхэд одоо энэ Ганбаатарын аав одоо ардын зураач Гунгаас үх энэ гуруулан яг энэ жүжиг дуурайар диплом хамгаалсан байт юм байна. Би диплом хамгаалахад төрөд ирсэн чинь 4-р нь болдог. Хоёрдугаарт бол ерөөсөн дуурийн театрын дуучдыг бодлогоор одоо гадаадд сургууль төгсгсөн яг тэр үед бүх хоодонууд байсан. Баас гэхтэл Прудорж жаргал сайхан Жаминжав, Банд, Хайдуу, Сүрье тэгээд дуучдаас Загад сүрэн, Урт насан, Цэцгэ, Бөөттэд ерөөсөл одоо найдалмаа гэл бүгд л гадаадд төгссөн жинхэнэ дуурийн урлагийг ойлгодог, мэдэрдэг, дуртай, хүсэлтэй тэр өөрийнхөө дуртай, өөрийнхөө хоодонд тохирсон тухайн бүтээлүүд тоглох маш их мөрөөдөлтэй тийм сайхан гал асч явсан тийм хамт олонны дунд би орсон л доо. Тэгээ тэр бүхүүдэд надад нөлөөлсөн. Тэгээ би бол энийг 77 онд диплом хамгаалсан. Оросод хамгаалахад бол манай багш нар маш гайхаж биширч байсан. Ялангуяа манай зураачийг хувцас тайзыг маш гоё шийдсэн байсан. Би өөрөө санаа хийсэн. Анхны Франц күш гэж яриад нь шүү дээ. Одоо энэ тэмдгүүр нэг ингээ хумайстай. Тэр Франц күсгийг бол Гунгаас үхтэр анх энэ жүжигээр гаргаж ирлээ. Би тэр анх энэ Травиата жүжигийг гол санаагаар Александр Дюмагийн Камили цэцэгт хатгатай гэдэг үндсэн зохиолоор нь хийсэн. Яагаад гэвэл энэ бол бод дүр. Александр Дюмагийн хүү Дюма ийм охинд дурлаад энэ үнтэй суух гэж байхад нь аав нь өөр хориглоод дийлэхгүй болохоор нь хуйлаа командировкоор гадагшаа явж зохиол судална гэж авч явгаа эзгүй хойгоор нь тэр бүсгүй насварсан байдаг. Энэ бүх дөрүүд бүгд бодтой дөрүүд. Тийм учраас ерөөсөө энийг бол худлаа тавьж болохгүй. Аль болохоор тэр улсуудын хоорондын хүсэл бөмрөөдөл зорилго хоорондоо харьцааг их зүү гаргах. Тэр үеийн улс төр ард түмнийх нь хүсэл ер нь аливаа жүжигээр бол тухайн орны соёлыг л гаргаад өгдөө шүү дээ. Яг тэрнтэй адилхан Александр Дюмагийн зохиолоор либреттийг гаргаж Верди өөрөө баргалж сэтгэлээрийн зүрхээрэн мэдэрч энэ зохиолыг бичсэн нь бол гурван дур гэж Травиата, Турбадур, Регалиатагийн 3 дур байдаг шүү дээ. Тэгээ энэ 3 дуурыг бол энэ бол энэ хөгжмийн зохиолчийн ноён ориглол, энэ хүний хүсэл мөрөөдөл, амьдралын зөрчил бүгд тэнд гарсан байдаг. Тэгээ тэр утгаараа би Жозефе Вердийн 2 дуурыг тавьсан л да. Би ер нь Жозефе Вердийн 5 дуурыг тавья гэдэг зорилготой ирсэн. 2 дур тавьсан. Ямар ч гэсэн би өнөөдрийн хүртэл тэр 2 дуурь маань ихшгэлж байна. Ямар ч гэсэн би буруу юм тавиагүй бах. Монголын үзэгчдийн үеийн үзэгчид театрын цаг улирлын орлогот тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байхаа л гэж би бодож байна. Социализм гэж энэ жигших улсууд байдаг. Социализмын үед бол би нэг ташрамд нь хэлжээ. Өлсгөлэн хүн, золбон нохой, золбон хүүхэд ердөөч байсангүй Улаанбаатар. Тэр байтугай хөдөөнөөс шилжиж ирэхэд тусгай зөвшөөрлөлтөй шилжиж ирдэг. 45 хоногийн дотор шилжихгүй буцаагаад баривчлаад хөөгөл явуулдаг. Гэр бүлээсээ салах асуудлыг бүр мөсө хариуд. Ари хуух гэдэг юм байсангүй. Гэр бүлээсээ сав хүүхэд өнчрөн гэдэг зарчим байсангүй. Ахуй тэр орчин бол тийм орчинд биднээс өссөн байна. Тийм учраас багш бай, эмч бай, ер нь л хүний төлөө ажиллах бүх байгууллагууд нь үнэн сэтгэлээсээ тэр хүний сайн сайхны төлөө, сайхан ирээдүйн төлөө өөрийг нь зориулж байсан. Зориулж байгаагийн ч улс тодорхой хэмжээгээр цаг тухайд нь үнэлдэг. Тийм сайхан үе байлаа. Нэгдүгээр.
Хоёрдугаар би өнөөдөр баярлалаа сууж байгаа. Маш их баярладаг. Би өөрийнхөө найз нөхдүүдтэй уулзаад, үеийнхээ мэргэжлийн улсуудтайгаа уулзаад ярихдаа би хэм. За. Улс орон маань нэрэг гихнэ. Шал өөр боллоо. Боловсрол, спорт, эрүүлэг хамгаалах. Одоо нэг гэр бүлийн одоо аж төрөх асуудлууд дотоод юу ороод ирлээ шүү дээ. Тэгэхээр ерөөсөн улс орон маань нэг иргэн дээр л тогтно шүү дээ. Та Монгол улсын иргэн бол та сайхан амьдрах ёстой. Би Монгол улсын иргэний хувьд бусад иргэнээс доогуур амьдрах ёсгүй. Би ядуу амьдрах ёсгүй. Би өнчин хүүхд гудамжинд хаяхыг үзмээргүй байна. Би өөрөө их хүн, өөрөө багш хүн. Тэгэхээр төр засаг маань эндээс ажиллаа эхлэе. Одоо айгүй бүх салбаруудад эхэлжтэй байрлал, хөгжил бүх юм руу эдийн засгийн тэр хамгийн их хаягдж байгаа юм бол соёл урлаг. Соёл урлагийн байгууллагуудаар одоо би нэр тоолоод хэлье. Би Дуурин театрт ажиллаж ягаад, соёлын яамд ажиллаж байгаа Дуурин театрт, соёлын яамд 3 жил, Дуурин театрт 2 жил, барилгачдын ордонд 2 жил, ардын дуугийн чуулганд 9 жил, цэргийн ансамбль 6 дахь жилийн ажиллаад тэтгэвртэй гарсан. Ингээд яг ингээд бүх байгууллагууд ерөнхийд нь би ажиллаж ирсэн болохоор одоо би тэр байгууллагуудыг сайхан явахыг л хүсэж мөрөөж, өөрийнх нь нүдээр харж, өөрийнх нь нүдээр болвол дэм болох юмсан, санал өгөх юмсан гэж би бодож явдаг. Харамсалтай нь энэ миний нэрсэн бүх газруудад найруулагч байхгүй. Ихэнх байгууллага ганц хоёр байгууллагууд нь мэргэжлийн биш улсуудаар нар хийж байгаа. Дээр социализмын үед бол мэргэжлийн хүн, мэргэжлийн байгууллага л удирдна. Одоо бол соёл урлагийн их сургууль хаан ч үед одоо найруулагчаар гэл төгссөн байна шүү дээ. Найруулагч гэдэг юм чинь агуу том мэргэжил. Хүн болгоныг найруулагч болгож болохгүй. Одоо сургуулиуд бол бизнес болцсон учраас мөнгөний төлөөлөл та найруулагч, та дуучин, та жүжигчин. Энэ бол шал өөр юм. Яагаад би өөр хүн харахад амарх юм шиг мөртлөн урлагийн мэргэжил маш хатуу мэргэжил. Та хизээч худлаа хийж болохгүй. Хизээч худлаа дуулж болохгүй. Хизээч та одоо энэ залуучууд тэгээд шүү дээ амьд гэж яриад байна. Нөгөөх нь өгсөн бол таарах гэдэг юм тий. Тэгэхээр жинхэнэ хөгжимтэйгөө амьдарна гэж одоо таанаас хэлгээр хэлээ да. Амьдраар нь хөгжимтэй дуулах хэрэгтэй. Уучлаарай зохиолын дуушид бүгдээрээ одоо дууд гэж ярьж байна. Би тэр хүүхдүүдийг шүүмжлэегүй. Тэр хүүхдүүдэд бас зохиосоор өөрийнхөө хэмжээнд Монголын ард түмнийг соёл урлаг руу түлхэх сайхан боломжийг нээж байгаа. Гэхдээ энэ лүү тууширч болохгүй. Соёл урлагийг хариуцж байгаа байгууллагуудад ажиллаж байгаа яам тамгын газар мэргэжлийн улсууд байх хэрэгтэй. Маш өндөр мэргэжлийн. Тэгэхээр зөвхөн Монголд төгснө гэдэг Монголын хэмжээнд сэтгэн өгөхс дэлхийн хэмжээнд сэтгэхгүй шүү дээ. Тэгэхээр Монголд үнэхээр найруулагчийг гаргая төгсөё гэж байгаа бол цөөхөн тооны бүр шилж сонгож ягаад ер нь альва урлагийн салбарт шилж сонгож цөөхөн хүн сургаач. Төр засаг маань энэ сургуулиудыг дэмжээч. Битгий сургуулиуд бизнес болгооч. Мөнгөн дээр одоо сургуулиуд баяжиж эхэлж байна. Тухайн улсуудад гараад газар ажиглах газар болж байна шүү дээ. Тэгэхээр тэр хүний амьдрал бас асар өрөвдмөрөө бүх малчид одоо хөдөө ингээд явж яхад тэр бүх явуулсан сургууль явуулсан хүүхдийн 4-5 жилийн төлбөрийг төлөөд малгай болж ингэж сууж штэ инээдэм дохуугаар. Тэгвэл хүүхдийнхээ ирээдүйн төлөө сургаж байгаа нь сайн. Гэтэл тэр хүүхд сурж ийн үгүй бүү мэдэр. Хоёрдугаарт Монголд ингээд сургууль төгссөн нарийн мэргэжлэр төгссөн улсуудыг мэргэжил дээшлүүлэх юм уу? Одоо аспирантур юм уу, магистрийг бол гадаадад ерөөс өөр орнуудад биш би бодож байна. Би яг урлагийн буйнд бараг бүх явсан. Би Америкт 8 жил болж байгаад ирсэн. Тэдний школ бол өөр, манай школ бол өөр. Манайд ингээд сурахад заавал мэргэжил дээшлүүлэхээр тэгтээ Орос ах нар руугаа Орос руу явуул. Одоо саяхан би Инг 50 найрамдлын хорооны холбогдох улсуудтай яриад сууж яхад бол одоо 5 дахь жилийн Путиний тэтгэлэгт 400 хүүхэд үн төлбөргүйгээр байрны төлбөргүй, хоолны төлбөргүй, бүх юмн төлбөргүй, сургалтын төлбөргүй ийм сайхан урилга ирээд байхад явах хүн байхгүй нэ гэж шүү дээ. Одоо энэ жилээс аваагаагүй. Тэгээ бид тэр шалгалт өгч байгаа хүүхдүүдийг харахад бол Орос хэлээр өстой нэр маш муу. Гэхдээ залуучууд манай монголчууд гайхамшигтай зорьсон юм бол давж ил гардаг шүү дээ. Тэр хүүхдүүд даваад нэг сайхан мэргэжил гараад хүрээд ирнэ. Америкт бол ерөөсөн 3 мэргэжлийг мэргэжил гэж тооцсон юм байна лээ. Эмч, компьютерийн мэргэжилтэн, инженер.
бусдын олдмол гэдэг урлагийн харуул найруулагч. Олдмол гэж хинч эзэмшиж болно. А гэхдээ энэ мэржил нарийн байх ёстой. А тэгээ чи бол жинхэнэ Америк хүн тэнд багшилж ийн үгүй ховор. Эмнэлэгт нь бол интекүүд. А компьютер график, компьютер техникийн сургуульд нь бол интекүүд. А эмчнэрт бас интекүүд. Тэгэхээр энэ Америкууд бол өөрсдийнхээ ард түмнийг эрүүл байлгах, оюунлаг байлгахад бол хаана ямар улсууд илүү байна, бид хэнийг авцруул Америк хүчрэхэг болох вэ гэж бүр төлөвлөж ажиллаа явуулж шít. Амьдралаа улсаа хөгжүүлж байна. Тэр шиг манайх яагаад болохгүй. Гэтэл манай хамгийн дэд боловсрол одоо Германд гэхтэл машин зохион бүтээгч, Японд гэхтэл тэр үнэтэй машинуудыг чинь зохион бүтээгч. Тэгвэл одоо би Чикагод байж байгаад ирсэн. Тэгээ Чикагод зөвөр ингээд truck гэж ярьдаг шүү дээ. Ийм ачааны машин. Ачааны машиг анх гэж хулгаагаар барьдаг байсан бол одоо truck-ыг Монгол залуу компани байгуулсан. Бүхлөдөн монголчууд эрэгтэй эмэгтэйүүд truck бариа явж шүү дээ. Тэр таксиг бас тэр чигээр монголчууд. Одоо монголчууд энэ тэндгүй гарч ирлээ. Тэгээд тэр улсуудыг тэр гадаадад ажиллаж амьдарч зов зүдэрч хэдэн төрөв цуглуулсан тэр гадаадад амьдарч байгаа тэр сайхан улсуудыг алгаан досоод ухтаад авбал манай монгол орн маш түргэн хөгж. Маш түргэн хөгж. Биднээс Америкт ингээд суугаа ярьж байгаа. За алийг Монголдон оюу яах вэ? Нутагшуулах уу? Энэ тэр гэл нөгөө залууч юм хөөрш өнгөрн. Аастаа гал ингээл. Тэгээд хаа явсан газар бол монгол хүмүүс монголоор ярьд юм л. Ах Монголд очин гэхээр нөгөө байшин зараад гэрээ зараа явцсан. Очоод яах вэ? Хаана очих вэ? Ямар ажил олдох вэ? Нас заасан Монголд. Дэлхийд байдаггүй их муухай зуршил нас заасан. 25-аас 35 насны хоорондох эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд юу хийх юм бэ? Сургуулийн дөнгөж төгслөө, төгсөнгүүтээ нэг ажил болоод нэг хүүхэд шуухад авгаа хүүхэд улсын ажил бодоход хэцүү болчихлоо шүү дээ одоо. А миний үед бол үгүй. Хүүхдүүдэнд цэцэрлэгт бүх хэмжлөөтэй би ажиллаад хийн 6 цаг тарлаа илүү цаг гэж баргалж байдаггүй байвал өөрсдөө зохицуулна. Тэгэл тараад хүүхдээ аваад явна. Биднээс амьдралын төлөө хүүхдийн төлөө санаа зовх. Багш нар бол маш хүчрэхэг багш нар тухайн хүүхдүүдийг чи хүлээж авдаг. Хэрвээ тэр хүүхдүүд муу гаргасан байхад танд хариуцлага тооцдог. Ийм зарчимтай байлаа шүү дээ. Одоо бол үгүй. Тийм учраас дэлхийд одоо бүр эний төрөл хөрмээр бахархмаар байгаа. Хаал спорт явна. Хамгийн том шагналыг аваад хүрээд. Хаан жоох хүүхдүүд төгөлдөр хуурын конкурст орно, Гран Приг аваад хүрээд. Хаан морин хуураар Гран При Америкт аваад ирнэ гэхээр одоо мэдгүй Америкчууд чинь морин хуур мэдгүй шүү дээ. Гэтэл саяхан Францд морин хуурын юу байгуулчлаа шүү дээ. Анги тэр их консерваторт нь. Гэхдээ тэгэхээр чинь одоо биднээс өөрсдөө итерхий баг үнэлж байгаа юм биш үзээ. Нэгдүгээр. Хоёрдугаард би Америкт ингээд очисон яг жил Билл Клинтон юунд ерөнхийлөгчд нэр дэвшээд гарч байгаа байхгүй юу. Тэгээд тэр бид манай хүү Арканзад ажиллаж ирсэн биднээс тэнд байж байлаа л да. Тэгээд нэг сүмд Methodist United Methodist Church гэдэг church явах тэднийхэн бол их сайхан дуулан, хуурдан, ярин хөөр маш гоё. Тэгээд нөгөө нутгаа санаж байгаа хүн чинь тэнд очиод нэг суугаад худааны ч гэсэн дуулаа тэр улсуудтай ярихгүй хажуудаа нөгөө орчуулагч манай хүүгийн хүү чинь 6 настай очисон болохоор орчуулагч болоод ингээл явлаа л да. Тэгэхэд тэнд нэг настай хүнтэй энэ Билл Клинтон аваад ярьлаа. Би мэдэхгүй юм чинь. Тэгээд тэр Билл Клинтоны аваад гэргийн надтай ч 100 хүн байна. Тэгтэл одоо сая харал да. Ерөнхийлөгч дэвшиж байгаа юм зү нэр. Гэхдээ монголчууд яхаар 40 наснаас хойш бүх улсуудыг одоо ажилд авахгүй хязгаарлаж одоо гудамжаар дүүр аргичтэй шүү дээ. Энэ чинь улсын буруу шүү. Яхаар тэр хүн чад жинхэнэ 40 нас жишээл дуучин бол жинхэнэ 40 насны дараа жинхэнэ дуучин болдог байхгүй. Наа нь бол дуучин болдоггүй ёстой гэж тийм батлагдаагүй тийм зарчим байдаг. Тэгэхээр 40 наснаас дээш улсуудыг ажилд авна гэдэг тийм зардал удахгүй гарах байхаа гэж би бодож байна. Энэ бол гадаадд сургууль төгсчихсэн, боловсролцсон, бүрэн төгс боловсролцсон хүнтэй яар чанаж хувийн соёл өгөөд өөрийн соёл хамт олонд нөлөөлөх агуу нас 40 нас. Тэгэхээр би 40-оос дээш таны оюун залуу байвал таны оюунлал байвал та ажиллаа хийгээд байх хэрэгтэй гэдэг тийм. Одоо 80 гарцсан 70 гарцсан улсууд энэ их хурлч чинь сууж штэ одоо энэ Америкт. Гэхдээ хажууд чинь тийм жишээ явахад одоо энэ хятадуудыг харал та. Залуу улс байна уу тэр нь? Одоо тэр энэ дээр суу тоолоор та нар. Нэг залуу хүн байхгүй. Тэр хүнийг амьдралд авахгүй тэр практик хүний бас давхар хөгжүүлж явдаг.
Тэгэхээр манай 40 наснаас дээш улсууд бол удахгүй бүгдээр ажилтаа болох байхаа л гэж би бодож байна. Та бүхэнд нэг өдөр сайхан Мишель ирнэ байхаа гэж би их хүний хувьд, найруулагчийн хувьд тэгж л одоо мөрөөдөж хүсэж байна да. Ер нь сонгодог урлаг гэдэг бол хүний суур хүмүүжлийг хүртэл нөлөөлж чадна. Тэгэхээр магадгүй тэр би бага насны хүүхдүүдийг бүр одоо цаанаасаа зохион байгуулалттайгаар энэ дуурийг, балетыг үзүүлдэг байгаасаа тийм ээ сонгодог урлагт хайртай байгаасаа одоо жишээлбэл драмын театр бол одоо энэ тал дээр их ажилтдаг л да. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг бол маш ихээр театрт үзүүлдэг байсан. Нэлээд хэдэн жилийн өмнө. Харин одоо тэр үзүүлдэг байсан хүүхдүүд том болчоод одоо драмын театрын жишээлх юм бол тасалбарыг заавал нөгөө сургуулиуд дээр заамаа танаа сургуулийн 40 хүүхэд үзүүлчих 50 хүүхэд үзүүлчих гэж явахаа болцсон. Яагаад гэвэл тэр хүүхдүүд өөрсдөө том болчихсон. Одоо хүссэн ч хүсээгүй ч драмын театр шинэ бүтээл гаргалаа гэхэд тоглолтыг нь бол үздэг үзэгчдтэй болчихж. Тэгэхээр дуурийн театр ч гэсэн мөн адилхан тийм ээ зохион байгуулалттай хүүхдүүдийг яг ингэж хүүхдийн бүтээлүүдийг бас хийгээсэй гэж боддог. Тэгээ одоо жишээлх юм бол яг тооцох юм бол хідэн бүтээл байна, хүүхдийн бүтээл гэдгээ дуурийн театрт одоо яг шинэ жилийн үеэр цөмөөхөө балет байна. 6 сарын 1-нд одоо ямар бүтээл үзүүлдэг чи. Тэгээ яг би энэ жишээлх юм бол интернетээр их олон мюзиклуудыг үзсэн л дээ. Одоо бүхэл хүүхлийн кинонууд бүгдээрээ мюзикл болсон. Одоо Алладин ч байт юм уу, ямар гоё мюзикл, Арадын Арслан ямар гоё мюзикл тий. Бүгдээрээ л тэгээд тэр нь тоглож байгаа жүжигч. Тэгээд Диснейд дандаа тоглож ин тэр бүтээлүүд маань алга ташаад үзэж ин. Тэгэхээр хүүхдийн бүтээлүүдийг ялангуяа энэ сонгодог урлагийн бүтээлүүдийг би өшөө олноороос хийгээсэй гэж боддог. Яг л энэ ирээдүгээ бас гэрэлтэй болгож байна гэсэн үг. Зөв, маш зөв. Ирээдүг нь бид бэлтгэхийн тулд маш соёлтой иргэн оюунлаг иргэн бий болох хэрэгтэй. Оюунлаг иргэнийг их анх хүүхэд олох тэр сараас л бас бодлогоор миний одоо жил ямар байлээ. Одоо элен далангуу уучлаа шүү дээ. Биднээс үеч чинь бас шашин машин шүтж жоохон хаалттай байсан сүулдэ гайгуулсан. Одоо бол та ямар жилтэй вэ? Ямар сарн та хүүхэд олж болох вэ? Хэдийн үед нь. Тий, эрэгтэй хүүхдүүд яг уу, эмэгтэй хүүхдүүд яг уу. Одоохондоо манайх эмэгтэй эрэгтэй хүүхдийг тэдэн сарын тэдэнд эмэгтэй хүүхд гарна, тийм үйлрэлд эрэгтэй хүүхд гарна гэдгийг одоохондоо зөв шинжлэх ухаан нотлолцсон ч байгаа юм бил би мэдэхгүй л дээ. Тэгэхээр одооны залуучууд уг учиргүй одоо бүх хамгаалалт бүхэл одоо элен далангуу болсон байна. Тийм учраас бүр бага сургуулиас нь ахуулаад хүүхдүүдийг хүнтэй эрэгтэй хүүхдтэй хайрцах, ер нь ичий болох бэлтгэлийг бүр нэгдүгээр ингээд орсуулсан ахуулаад алхам сурах хэрэгтэй. Цэцэрлэг төрөл одоо хүүхэд бүвэлийг хөөрхөн бүвэнд дуулуулаад заагаад байхыг одоо манай цэцэрлэгийн хүүхдүүд чинь бүр 2 настай хүүхд чинь хүний сэтгэлд багтамгүй сэтгэдэг болцсон байж бүр ижи аав нь ичмээр тийм үү. Тэгэхээр тэр сэтгэдэг мундаг хүүхдүүдийн цаана мундаг ижи аав нар байна гэсэн үг шүү дээ тийм үү. Нэгдүгээр. Хоёрдугаар би бүх урлагийн байгууллагуудаас ганцхан байгууллагыг л одооны цаг үетэйг хамт явж ийн гэж боддог. Энэ нь бол Цэрэн Самбуугийн удирдсан Эрдэмийн драмын театр. Эднийг сонгодог гэд англиар тавьсан. Тэнд хэдэн найруулагч байна. Одоо бусад дуурийн театрт оронтой байхгүй гэд найруулагч авахгүй. 3 мэргэжлийн төгссөн 3 найруулагч 3 анги гадаа байж шít. Өвгөн имэ мэдрэл муутай гэд 3 очи өгцөн. Эрдэнэбаатар нь хөгжин бүжигт, Эрдэнэ уулган гэртээ, би гэртээ за яг эмэгтэй хүн тэр театрын босгыг алхдаггүй маа гэхэд яг би өөрийгөө мөрөөдөөл өөрөө би чадна би мэргэжлийн хүн гэл би яваад л өөрийн бодолтой мөрөөдөлтэй л явна. Хүн болгон өөрийн гэсэн мөрөөдөлтэй яв. Ягаад бид гурвуулангийн дуудаад одоо энэ найруулагчгүй Эрдэнэ уулганд тавьсан göчний олон дуурийг хин дахин сэргээд жүжигч тавихаар Эрдэнэ уулган шиг дотоод сэтгэлийн гаргаж чадах уу? Уучлаарай та яагаад за энд уйлын шүлгэн штэ тэр туслах найруулагч санаатай юм. Яагаад уйлж байгаа юм? Хайрлаад уйлж байгаа юм уу? Зодуулаад уйлж байгаа юм уу? Хэрэлдээд уйлж байгаа юм. Шалтгаан. Магадгүй нэг дүр вэ штэ. Валята Эрдэнэ туяа уянга хоёр тоглоход хоёр өөр характер уусаад. Эрдэнэ туяа чи айгүй тийм химсэг өөрөө аристократ гэж ярьдаг л даа. Дээци хүрээлэнгийн улсууд байхгүй ижи аав нь айгүй том боловсралтай. Эрдэнэ ч өөрөө боловсралтай. Англи, Орос, Унган, Итали, Унган. Тэгээд өшөө ямар ч хэлтэй юм бөө мэдчихтэй энэ бяцхан охин.
Уянгаа бол шал өөр характерны тус нь ингээд оргил буцалж идэг. Тэгэхээр энэ хоёр хүнийг нэг валиатайгаа сэтгэхүйгээр тавихгүй шүү дээ. Уйлахтай хүртэл аягүй уянга гэж бахирч уйлна үстэй. Эрдэнэ туяастай дими шүү гэж ягаад нүдэнд нулимсгөө дотгошоогоо уйлаад зүгээр яг уйлаад нулимс гадагшлахад баг зэрэг инээмсэглээр уйлах. Энд чи хоёр өөр хүн байхгүй юу? Гэтэл яг нэг жил тавилтаар миний анх тавьснаар тавьдаг мэддэг хүн байхгүй. Одоо тэнд саран туяагаад нэг найруулагч гин л дээ тэр бүх юм найруулдаг л гин. Тэр хүүхд чинь найруулагчийн сургууль төгсөөгөө Болгарт дуучин сургууль ягаад ёстой. Дөрт тэнцэхгүйгээд байж яхад нь одоо хин ч би бол ардын долгорын юм болов уу гэж боддгийн туслах найруулагчаар тавь туслах найруулагчнаас ураад их туршлагатай мундаг авгаа байсан юм хүн их бичдэг. Тэрний оронд тавьсан. Тэр хүүхэд яг тэр саран туяа бол өнөөдөр хүртэл өөрийн театрын дууруудыг явуулаад байна л да. Эрдэнэ булгантай уулзаад би 2 жилийн өмнө уулзаад хөөе чи өөрийнхөө театрт тавигдсан бүх дууруудаа таньж ийнэ гэсэн чинь би танихаа байцсан шүү дээ гэж ярьж байгаа. Тэгэхээр миний 2 дуур ч гэсэн танихтгаа авахгүй болсон байсан. Тэрийг би ямар ч гэсэн Америкаас ирээд би шинжилгэндээ өнөөг юм тэр Верди өнөөдөр ч хүртэл ирээдүйд ч хэзээч мартагдахгүй тийм сэдвийг хүндсэн учраас мөнхийн Верди Травиата, Галиата бүх дуурууд мөнхийн. Одоо Аида гэж сая тавьсан. Тэр бол өөрийнхөө хамгийн Верди өөрийнхөө хайр дурлалд буцалж юм бичих хэрэгтэй үстэй. Верди тэгээгүй. Верди хайраа ирсээр гал Аидаг өөрийнхөө хамгийн хайртай хүнд зориулж бичээл. Тэгэл өөрөө удирдаал. Өөрөө тавиал. Тэгэл ертөнцийг хорвоогоос салсан байхгүй. Тэгэхээр мань хүний хөгжим зохиох цэг Аида байжээ гэж. Та хэдий чиний чадaltaй өөрийн гэсэн бодолтой мөрөөдөлтэй тэм хүнийг ав төдий чиний тухайн байгууллагын уран бүтээлч өснө дивжин хоорондоо өрсөлдөнө. Би драмын театрын төрөө ярьсан та бүх театрт найруулагч концертны байгууллагад найруулагч байхгүй. Гэхдээ яагаад Цэрэн самбуу 4-5 найруулагчтай байж байна? Баатар, Мөнх дорж, Найдан дорж, Төвшин, Наранбаатар. Гүнч 5-6 найруулагч. Тэгэхээр тэднийсийн дунд уралдаан 7 спектакль тавьгээд өгцөн. Тэрийг угсраар тавьсан. Тэгэнгүүтээ яана гэж авсуур ярилцлага хийдэг баг. За Цэрэн дурын тавьсан тэр жүжиг. За таны тавьсан тэр жүжиг. Тэгэл жүжигчт нь тухайн найруулагчаа шөмжилдэг байхгүй юу? Тэгээ тийм ингэж айгүй цэвэр уран бүтээлийн өрсөлдөд явуулж байгаа. Тэр бол үнэхээр агуу. Тэгэхээр чин тэр уран бүтээлч ингээ одоо нэг соёл урлагийн сургууль төгс дахиад нэг дээд сургууль төгсөж байгаа байхгүй. Найруулагч болгоны гараар гарна гэдэг бол найруулагч гэсэн өөрийн ертөнцийг харах ард түмэнд хэлэх гэсэн үгээ соёлоо бүгдийг өөрөөр хэлнэ. Би жишээлбэл уйлах юм бол би бахирж уулж яхад чи ихэр татчих явуулна үстэй. Монголчуудын тэр уйлах альва монгол нэг үгийг илэрхийлэхдээ маш олон үгээр илэрхийлдэг шүү дээ. Асар их баян хэллэгтэй монгол хэл. Тэр утгаараа би Цэрэн самбууг үнэхээр биширдэг. Би алган сая одоо сонгодгийн жүжигүүдийн өдрүүд байлаа. Тэгэхэд Бурятаас нэг судалж хөгжим судалж асраад ураад тэднүүсийг нь үзүүлээд тэгээд жүжигчдийн найруулагчдын суулгаж байгаад ярьж штеп. Би очиж үзсэн. Хөдөөний театруудын найруулагч нарыг ураад. Гэхдээ эн чинь бол агуу юм байхгүй юу? Төр засаг үнэлээд урлагийн гавьяа зүтгэгтэн өгсөн байна лээ. Бүх театруудын даргад эдгээр альва урлагийн байгууллагын дарга хийн гэдэг бол би өөрөө бас тэр энэ замыг туулсан болохоор хүн болгоны санал бодлыг нийцэхгүй шүү дээ. Ер нь драмын театр юу хэлэх ёстой юм? Ард түмний дунд яавал илүү гарч ирэх ёстой юм бэ? Тэрийг л барьж чадчихвэл тэр үл дарга. Дарга бол зөвхөн мөнгө юугаад одоо бол бусад урлагийн байгууллагууд би амар хатуухан хэлж уучлаарай урлагийн байгууллагад бүгдээрээ бизнес олчихжээ гэж хэлэх гэж байна. Уран бүтээлүүд гарахгүй байна. Ерөөсөө гарахгүй байна. Тэгэхээр одоо энэ боловсролын яамны дэрэгд урлагийн бас нэг юу байна, хариуцдаг хүн байна, бодлогын хариуцдаг. Эрдэнэ нутаг гэдэг дуучин маань, гавьяат маань бас нэг газар ингээд дарга хийгээ явж байна. Энэ хоёр бол юу чихэнд бол очоосоо билээ. Ер нь манайх соёлын яам гэж явах чинь юу штэ салбараа мэрэгжлийн ус байсан шүү дээ. Одоо жишээл соёлын сайд гэх чинь соёл
соёл одоо соёлын орднууд байдаг шүү дээ. Соёл одоо номын сан, соёл, уран сайханчдыг хариуцдаг ийм салбарыг удирддаг сайд нь соёлын дээд Оросд төгссөн хүн сайд. А уран бүтээлийн сайд нь бол Баатар цогт гэж байсан. Одоо энэ Жанч гэдэг Баатар цогт сайд. Энэ дуурийн театрт гэрэлтүүлэгчээр ажиллаж байгаад хоошоо гэрэлтүүлэгчээр явж байгаад эргүүлээ сураад дээд сургууль хүрээд. Тэгээ сайд болчихж байгаа. Уран бүтээлийн хэлтсийн дарга гэдэг маань училищ төгсөөд консерватор төгсөөд тэгээд Монголд ажилласан энэ хүн уран бүтээлийн хэлтсийн дарга. Гих мэдчихнэ. Одоо цогцлмаг бол соёлын гэлцэд ажиллаж исэн хүн шүү. Тэгэхээр манай цооцоо чинь тухайн үедээ юу байлаа? Хэн байлаа? Энд чинь Монголын ард түмнийг бишрэн шүтэж гадаад дотоод явхад Монгол бүсгэн гол сайхныг гадаадынхан сурч явсан агуух томс хэтэн байхгүй. Өөрөө бүр багаас Оросыг сурчсан. Гадагшаан гарч Оросын хэвлэлүүдийг уншиж өөрийнхөө тонгой цэлгэн. Өнөөдөр ч гэсэн одоо 93 хүрээд явж байхдаа зохиол уншаад юм бичиж сууж шít. Гэх мэтчлэн урлагийн байгууллагад соёл урлаг, ялангуяа соёл урлаг бол улс төрөөс 5-аас 10 жилийн өмнө явахч улс төрчдийг цэнгэлж болохгүй байгаа газар асуудлуудыг хөндөж явах хэрэгтэй л дээ. Одоо бол улс төрөөс хойшоо болцсон явж шít. Тэгэхээр манай төр засаг энэ соёл урлагийн салбарт онцгой анхаарч асуудлыг дэвшүүлж, уран бүтээлчүүдтэй уулзаж, сургуулиудыг үзэж, ер нь яавал зохих ёстой юм бэ? Аливаа энэ хүний дотоод сэтгэлийг, дотоод ертөнцийг нээж ард түмнийг ийм замаар замнах ёстой шүү гэдэг тэр замыг зааж өгдөг. Тийм эмзэг сургууль болгон театруудыг одоо маш яралтай үзэж энэ асуудлыг бодлогын газар бий болсон бодлогоо чиглүүлж тодорхой хэмжээгээр арга хэмжээ авбал туйлаас их олон хүн хүсэж байгаа. Тэгэхээр энэ нэвтрүүлэг манай төрийн дээд удирдлагууд үзэх баа. Ялангуяа тэр хурал сүх дарга чинь намайг залуухан байхад би эвлийн байгууллагын ажлуудыг бие дагаад хийдэг байлаа. Хурал сүх дарга бол намайг сайн мэднэ. Энх бол дарга бол би төв хотын дарга байхдаа хотын бүх арга хэмжээг байгуулна дарга соёлын төвөргөний байгуулмаа дарга битэр ингээд бусад удирдах уран бүтээлчдийн дагуу бүх юм хийжсэн энх бол дараа бол мэднэ. Тэгэхээр цэрэндлгөр хинбэ гэдгээд би ерөнхийдөө мэднэ зүгээр гөгшрөө зөнгөлцөөл гэж улсууд хэлдэггүй юм бол би гөгшөр зөнгөлөх арай болоогүй. Би өөрийнхөө хүсэл мөрөөдөл төрнө л гэж би бодож байгаа. Нэвтрүүлгийн маань нэг уламжлал болсон асуулт байдаг л да. Энэ маань одоо юу гэхээр мэдээж хэрэг найруулагч хүний хүсэл мөрөөдөлд бол хязгаар байдаггүй. Дандаа бясалгаж явдаг. За одоо би өнөөдөр нэг ингэж хиймсэн, тэг хиймсэн, за нэг ийм л юм хийчих юмсан гэл одоо таа ч гэсэн яг одоо дотроо ч Вердигийн хоёр сайхан сонгодог классик бүтээлийг тавьчлаа, дараагийнхын тавих юмсан гэсэн бодол ч гэсэн танд байдаг гэдгийг та нэвтрүүлгийн донд өгүүллээ. Тэгээд магадгүй ийм классик нэх гой сонгодог ертөнц одоо юу гэдгийг том гоё багнуудтай тэр Айдагийн тэр олон хоорт дуулдаг дуучид тийм их гоё хүмүүстэй тэр ертөнц дотор нь ч вэ тийм үү те. Тэгээд тэнд нь одоо Верди хөгшмөө ихшиглүүлээ, Моцарт тэнд нь одоо төгөл рүү дараатчих тийм нэг тийм гоё классик ертөнцийг ингээд та дотроо төсөөлөн бодоод тэгээд тэр ертөнц дээгүүр та ингээд нэх гоё далавч дэвээ нисээд тэр ертөнцийг ингээд хараад ажиглаад явж ин гэж та дотроо төсөөлөн бодвол та ямар шоу байх байсан бэл? Тэстэ бодож байгаа юм би. Би энэ даширнд нэг хэлье. Москвад би тэр гидст очиад сураад намайг хэл мууван ерөөсөн дуурийн найруулагч ялангуяа тэг драмынх биш дуурийн найруулагч хүн бол агуу хэл мэддэг одоо их хэлний боловсралтай байх хэвээр ойлголцох хэвээр тийм хэмжээнд байх хэвээр шууд энэ том курс руу шууд ихнээс нь Орос иргэн бэлтгэлгүй орж болохгүй гэд намайг тэгэхгүй юу. Тэгэл нэг хэсэг аюул сэтгэл санаагаар унаал яана гэд тэр үед миний багш Жанч Буш Ленинград сурж ирсэн. Тэгээ багш руугаа уцтад хэллээ. Тэгсэн манай консерваториос хурж иж багш нар хурж иж тэр вокалын заадаг байхгүй юу. Тэгсэн чинь тэр консерваториос ирсэн багш маань намайг нэг өдөр дуудаа. Цээ чиний хоолой ерөөсөө их тийм өвөрмөц идэрч Аз хоолой юм чи өвөрмөц хоолой байна. Чи ерөөсөө эндээсээ гараад юунд ор консерваторид ор. Би чамайг оруулаад өгье. Их сайхан хоолой байна гэдэг хоолой болох төлөвтэй юм гэхгүй юу. Баярлаад урж ихтэйхэн багштайгаа уцаар ирсэн чи юу гэсэн гэж
ингэж байгаа байхгүй. Бацаана гэдгээс бацаана чиний хүсэл мөрөөдөл бол наадах юм биш ээ. Чи маш том хүсэл мөрөөдөлтэй маш том Монголын урлагийн том хүн болох замаа нээчлээ. Ганцхан чи сурахгүй чадахгүй юм биш байдаггүй мөрөөдөл биелүүл. Найруулагч болно гэхэд чинь дуучин болно гэж чи майжгийн хуйлтай намхан царай мотой тайз чимээг голно. Кичнээн гоё дуулдаг байсан тайз голно. Тийм учраас миний хүү найруулагчийнхаа энэ сургууль суралцаа гэд. Тэгэд өөрийнх нь багш Москвагийн училищийн захирал байсан. Зөв тэр багш руугаа захирал руу уцтаад тэгээд захирал намайг 2 дугаар курсын шалгалт авсан 1 дугаар курсын 2 дугаар семестр 1 дугаар курсын эцсийн шалгалтыг харъя. Хэрэг шалгалтуудаа сайн өгөх юм бол шууд 2 дугаар семестрээс нь энэ ангид нь оруулъя гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ юунд бол Жанч багш маань тэр Жанч багшийн маань багш бас надад их нүдсэн. Тэгээд за бацаана би багштай хэллээ. Тэгээд 1-р курс төгсдийн шалгалт нь ямар хөө байх нь тэндээс харъя. Тэгээ боломжийн байвал 2-р курс 2-р семестрээс нь шууд мэргэжлийн ангид нь оруулъя гэсэн байна. Тэгээд би тэр ангид бол яасан бэ вэ? Эстрад циркийн манай анги эстрад цирк хөгжим драм оперик гэдэг ийм 3 анги байгаа байхгүй дотор. Тэгээ 30 хэдэн хүүхдийн юугаад төгсөхдөө 12 хүүхд төгссөн байхгүй. Тэгэл одоо тэр өдөр шинэгүй мэриндээ шөнийн 1 2 гэж яхад Ленин номын сан Ленинский метрогоор ингээл Ленин номын сангаас гараад эсвэл сургуулийнхаа номын сангаас гараад хоолтой хоосон тэгэл авшагтан дараа очиод тэгэл унтаал өөр юм хүсэл мөрөөдлөө биелүүлэх. Өстой тэгээ би хагас жилийн шалгалтаа маш сайн өгсөн байсан. Тэгээ хагас жилийн шалгалтыг өчөөд өө яшиг ерөөсө яах юм. Тэр эстрад цирк гэдэг чинь хөнгөн урлаг юм чинь. Манай Монгол ерөөсөн тим найруулагч байхгүй. Тийм учраас бацаана чи энэ дээр зоригтой яв гэдэг. Тэгээд би зоригтой шалгалтуудаа амжилттай өгчөөд 14 нөгөө улсын шалгалтаас өмнө урдчилж өгөх юмнуудаа өгчөөд 14 хоногийн өмнө амралтаас төрүүлээд дүрсэн. Яагаад гэвэл би 2 хүүхэдтэй ээжигээ үлдээсэн болохоор айлхаар эртэлхий удахгүй. Тэгээд эстрад циркийн найруулагч болно да гэж буцаад очисон чинь манай гадаад ика юусан гэж цэрэн дадлгараа цэвэн поздравляю тебя гэдэг энэ ороод уулзсан чинь тэгсэн чинь яасан бэ гэж асуусан. Та өөрийнхөө хүссэн ангид орсон. Тэгээд хагас жилийн бүтэн жилээрээ хагас жилийнхэн одоо зөрөөтэй хичээлүүдийг өгөөрэй. Тэгээд 2 дугаар курс руу та үндсэн ангийнхаа 2 дугаар курст орно. Тэгэл би ерөөсөө ямар их баярлсан би мэдэхгүй хорвоод ер нь тэгж баярлсан юм байсан болов уу гэж бодож явдээ. Тэгэл одоо бурхан тэнцвэрлэхгүй юм да. Сайхан төгсөө төрөө дээр ажилдаг бай. Тэр үед чинь ингэдэг байсан шүү дээ. Та улсын зардлаар явсан. Та улсад өртөө шүү гэдэг байсан байхгүй. Тэр миний толгоноос ерөөсөн гардаггүй. Би багч одоо өөрийнх нь тэр мэрэгчлэр бас нэг залуучууд өөрийнхөө үгийг хэлэх юмсан. Бүтээлээр үг хэлнэ гэдэг бол агуу. Ярихаас илүү. Хүнд бөгөөд агуу. Хүнд илүү үлддэг. Түүнтэй болоод яг миний үед социализм үед чинь сонгодог энэ Анастасия Ивановныг одоо монголчууд бэхэн шүтж байгаа. Ягаад гэвэл тэрэн шиг хүн монгол хүнч байхгүй. Ерөнхийлөгчнөр авгаж тэгж ажиллахгүй шүү дээ. Тэгээ гадны бөгөөд ерөнхийлөгчийн авгаа Монголын ирээдүйг, Монголын соёл урлагийг, Монголын ирээдүйг сонгодог урлагаар одоо хүмүүжүүлэх. Соёлтой одоо том тэр дээр үе хэлгээр бол аристократууд гэж одоо манайхаар бол энэ тэр бомтонгууд юм уу да. Энэ улсуудын хүүхдүүд бол маш их оюунлаг, маш их чадварлаг. Хүн болгон тийм монголчууд бол асар их оюунлаг улсууд, асар их авьяа ястай улсууд эднүсийг ерөөсөө Монголд дэлхийд гайхуулах хэрэгтэй гэж ерөөсөн одоо манай Монголын бишин шүтрэх нэг ижи юм шүү дээ тэр хүн. Тэр хүнийг хязгаарч марчуулахгүй. Тэр хүнээс үлдсэн зориг гэж хүү байна Монгол авгаатай. Бариад байгуул төв юм. Тэр хүүгүүд өстэй гардаараа бөмбөрүүлж ягаад ээжийнх нь дутуу юмыг хүүд нь хэлээд ингээд юу явах юмсан гэж би нэг уулзсансан гэж бодож явдаг. Хэдийгээр миний амьдралд тэр хүний нэр оролцсон ч гэсэн би тэр хүнийг буруутгах чадахгүй. Над ирэх байхгүй. Ирэх байхгүй. Би тэрийг бол тэр хүнийг бол дандаа бишэр тэр хүнийг энэ тэнд ингээ явахад бүтээн байгуулсан бүх юм надад байхгүй болчлаа шүү дээ. Бамбруш кофе гэл хүүхдийн хөрхий юу байлаа. Хүүхдийн хөрхөн гоё номонсон байл. Ер нь хүүхд зориулсан цэцэрлэгүүд байлаа. Тэгэл тэр хүн хийм би гадны хүн зүгээр манай хоодыг идэл эрхлээл
сууж ивэл суучлах хүн шүү. Уг зарчим нь бол гэтэл тэр хүн гитрхи хэлээс гитрхи давж тэр хүнийг өөрийнхөө иргэшилд өөрийнхөө зөвхөн өөрийнхөө төлөө ашиглаж исэн болохоор тэр хүн яваад өгтөн нэг хэсэг улсууд баярлж исэн баг. Яг ашгүй энэ айхтар одоо юу гэтгэж шулмч гэдэг байсан юм уу? Тэр хүн далд ороосоо билээ гэж. Тэр хүн явлаа манай барилга зогслоо. Манай соёл шинжлэх ухааны хүндэгдэг тэр зарчим зогслоо. Одоо шинжлэх ухаангүй дэлхийн айхтар техникийн 90-100-д явж байгаа энэ тохиолдолд шинжлэх ухааны эрдэмтдийг түшгэлж тухайн улсаа хөгжүүлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр саяны хоёлаа нөгөө шувуунаасаа нэлээ халиа явчих шиг боллоо. Тэгээд оролцож байгаа зочдууд маань янз бүрийн шувуутай яг өөрсдөө зөөрлөдөг л дээ. Тэгэхээр одоо юу гэдэг нь тэнгэр дүүлэн нис гэхээр хамгийн нэгдүгürt нь хамгийн хилэгцэн шувуу бол цахлаа хилдэг хүмүүс. Тэгээд хангардж байд юм уу? За хүн болгоны л нөгөө сэтгэмж тийм магадгүй одоо нурлагын ертөнцид явж байгаа нэгс ямар шоу вэ гэж хэлэх гээд энэ л дээ. Зарим нь болохоор Монголдо үйлждэг хамгийн үнэн шоу Балчмор гэдэг юм уу, зарим нь пингвин ч гэдэг юм уу, тэг олон янзаар хэлжсэн л та. Тэгээд өөрөө би хааг бодохоор жижиг шоу зарим нь хэлдэг байх. Эсвэл нөгөө жишээлбэл ардын жүчгэн долларгуул гэхэд чинь би хунтай адилхан би өөрөө ер нь ингээ явж байгаа мэт гэсэн хүн шиг гэдэг өөрөө хэлжсэн ч гэдэг юм. Тэгэхээр та яг ямар шоу байх байсан бол тоо хийсэн ажлаа бодвол том шууч юм шиг төрөүний найруулагч багшгаа хэлснийг бодохоор жижигхэн шууч юм шиг. Би өөрийгөө жижиг шуугаар юу яахгүй. Нэгэн зоригтой эрэмгийн бусдыг дийлхийсэн чадах юмсан гэсэн одоо тийм эрэмгийн зоригтой шуугаар төслөх байх та. Би бол өөрийгөө мэрэгчлэрээ эзэмшээд практик дадлагтай болсон. Би зөвхөн Монголын ард түмний төлөө энэ бүтээлийг өөрийнхөө өөрт байгаа тэр бүхэл нөөцөн гаргаж ажиллах хэрэгтэй гэдэг тийм тангарахтай. Ер нь тэгж төгсдөг найруулагч нар. Тэгэхээр тэр тангаргынхаа төлөөл би зүтгэж яваа. Аль ч урлагийн байгууллагт намайг тавина. Тэр ажилласан урлагийн байгууллагууд унж явсангүй сэхэж явсан. Тэгэхээр би бол одоо юу гэдээ одоо мэдгүй би одоо шуугаар төрслөхий болио. Одоо хүн долгор шиг хүн ангир химэл гэтэрхий хөөрхөн болчихно. Ер нь ажил надад өгсөн даалгаврыг би хийсэн шиг хийж бүтээсэн шиг бүтээх юмсаа гэж бодож явдаг. За баярлалаа. Ингээд Монголын улсын дөөр үжигийн Эрдмийн театр гэдэг энэ их айлд яг одоо энэ цаг Traviata хэмээх дэлхийн сууд хөгжмийн зохиолч Вердигийн энэ бүтээл 40 насныхаа ойг тэмдэглэх гэж байна. Тэгээд таньдаа бас хамгийн анхны найруулагчаар нь ажилласан Монголын дуурийн урлагийг бас бичлэлцэж явсан таньдаа уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсье. Дахин таньдаа баярын хүргэе. За баярлалаа. Ямар ч гэсэн дуурийн театр маань дуурийн тайзны анх өшгөлсөн Traviata дуурийн 40 жилийн ой хийх гэж гад маш их талархаж байна. Ягаад гэвэл үеийн Виолеттанууд, үеийн Альфредууд тэнд хүрэн цуглаж ирнэ. Нэг хэсэг нь өөр твд очисон ч гэсэн тэр бүгд бас тэрийг сонсоод баярлж байгаа. Тэгэхээр ийм сайхан баяртай үйл ажиллагаа зөвхөн миний жүжигийг тэр жүжиг тавьснаар энэ жүжиг Монголын ард түмэнд залуу үеийг хүмүүжүүлэхэд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ гэвэл асар их үүрэг гүйцэтгэсэн. Тэгэхдээ тухайн одоо жүжиг бол мөнхийн амьд байх ёстой юм шүү. Анх тавьснараа амьд байх ёстой. Магадгүй үеийн дагаад цагаан дагаад магадгүй жоохон тэр хэллэгийг наашин цаг үеэр наашин яг л энэ зохиол намайг тавихад бол тэр янхан хүүхэн гэдэг одоо тэр гуртизанка бүсгүйг гаргахад бол их хэцүү байсан л да. Адаглаад орчуулгандаар хүртэл биднээс их маргалдаж ирсэн үе. Тэгэхээр өнөөдөр бол тийм хаагүй болчлоо штэ. Тийм учраас биднээс тэрийг яах вэ гэдэг асуудлаа бас тавьж болох тийм л юм л да. Тэгэхээр бүтээл амьд байгаасаа билээ. Найруулагчийн тавьсан одоо тэр солонгосын найруулагч тавьсан өнөөдөр үзэх байх л да. Тэр найруулагчийн бодол миний бодол хоёр өөр шүү дээ. Шал өөр. Тэр хүн бол Азад байгаа хаан сургалт төгсөн мэдэхгүй. Би бол өөрөө Орос школтой. Тэгэхээр энэ сайхан агуу бүтээлийн үзсэн хүн болгон нэгийг бодож охин үрээ инкрилж хайрлж ирээдүйн ижид нь цэвэр ариунаар нь ханд нь өгөөсэй билээ гэж би хүссэн да.